За сайн байна үзэгчдээ өдрийн дэвгэн. Би энэ биток нэвтрүүлгээ. Уучлаарай, манай нэвтрүүлэг байгаа шүү. Өнөөдөр энэ биток таахгүй. Юу нэгчлээ авчихсан. Манай баажиг тач хөтлөл байгаа. За тэгэхээр хай найзуудаа, ийм байна. Хай найзуудаа, ийм байна. Сайн байсан уу чахваа? Өнөөдрийн зочноор та бүхэн хараад амтахгүй байгаа үстэй. Тоокуудын хатан хаа. Бас хатан болсон уу? God тоокуудын ганц бацдаг идрээ ах маань оролцож байна. За ингэ сайн байна уу хаа? Ажил төрөл сайн уу? Оо гайгүй дээ. Замгүйгээр л энэ тэгээд үр оролцсон баярлалаа. Бид хоёрыг тааж ирсэнд баярлалаа. Угаасаа тэгэл ойр төвлөлд орог өөдөө явжсэн. За уудаг нь нэг наваа дуудахгүй болов гээ. Нэг мэдсэн чи уудаг нь гараад өгтөд болцсон байх үед. Би тань өөрийгөө сайн хэлсэн те. Жаахан илтгэвтэй асуултууд тий илтгэвтэй байгаа. Тий юу нэг гайгүй юу? Тий би ч гэсэн маазарсан нөө. Тэгээд сайн нэгс клуб хаус ч юм баларлаа шүү. Оо тийм үү. Нөгөө iPhone-тай хүмүүсүүд л тэр нь ч орд юм шүү лээ. Их хотын баваанч тэгээд групп админ болсон. Юу вэ? Нэг л мэдсэн болцсон байсан уу? Тэгээ баг 2000 оны хүүхдүүдтэй баг 4 хоног секс ирсэн. Яана юу. Тэгээ секс ток удахгүй coming soon. Оо за бүр тэгээ бүх тоокуудыг хэн нийлэг үзэх. Бүх тоокуудыг бацчаад одоо тэгээ бүх спорт болчих юм ба тий. Ер нь бол миний токуудаас хамгийн амжилттай яг секс ток юм байлээ. Үнэнгээсээ бүр яг тий. Ягаад гэвэл эн чинь одоо хүн болгоны тий сонирхдаг сэдв. Тэгээд яг хийгэж явах асуудалтай. Чи нөгөө садар самуунаас урчсан болчих юм бол би ч одоо бас эрүүг үсэлд явчих магадгүй. Тэгэхээр бас жоохон судлах хэрэгтэй юм билээ дээ. Манай хуулийн өмнө тэр талаар судалж байгаа. Гэтэ уг нь яг зэрэг зөв байдлаар нь бэлгийн боловсрол олгоол өгч зөв сэдвэрчтэй болно. Энийх нь хүч хилжин багсан тий. Тэгээд одоо бидний үеийг ямар ч мэдээлэл бид нар байсан байхгүй. Тэгэл баг анхудаа сексийн үедээ тэгэл жимсэл явчих. Тэгээд анхудаа 10 жилдээ жимсэл чинь тэгэл нэг хүүхэд болчих суухаас гарахгүй болчих тэгэл суун. Гэснээр таны том хүүхэд жигдтэй. 14 шүү дээ манай хүүч одоо. Оо одоо яг өсвөр насны юм. 14, 12, 4 гэдэг 3. Та тэгээд хүүхдээ тийм юмсны сэдвэр ярих уу? Одоо ярих цаг нь нөхөлдөн шүү дээ. Гэхдээ манай хүүхдүүд ч одоо гадаад байгаа. Хөлөө өнөөс. Хүү яа манай нэвтрүүлэг одоо сексийн нэвтрүүлэг болж байна уу? Эсвэл юм уу? Сакс харин тийм. Эпизод 1. Чи би бол спорт гэж утсан. Харин тийм тэгсэн чинь нооч ирснээс нь хойш зүгээр л тийм юм асуугаад байдаг надад. Гэтэ секс бол спорт та. Тийм шүү дээ. Хөдөлгөөн өстой хамгийн биш дээ. Йой за. Тэр нэг бичлэг байгаа гэдэг. Бизнестэй дургуун хүн бол тийм шүү дээ. Та тэгээ яаж ийм их юм амжуулаад идэв? Үгүй ээ. Болдгоо би хоёр л уучмаар байгаа л да. Амжихаа та хоёр унтаж мунтдаг уу ер нь? Одоо ерөөс ийм байна хараа. Би одоо ойлгож байгаа байхгүй юу? Хамгийн гол юм чинь нойр юм байна. Тийм шүү дээ. Нойр амрал гэдэг нь ерөөсөө хүний эрүүл байхын хамгийн гол үндэс. Юм байна. Тэгээд ялангуяа 12-оос нөгөө 4 цагийн хооронд ядаж тий. Энэ хооронд л унтчих юм бол одоо 4 хүчтэй босоод явна уу? 12 хүртлээ юугаа юм хамгаалах. Тэгээд би чинь болохоор яг нөгөө 4-т унтаад өглөө нэг 10-11 цэрэд гэдэг тийм сонирхол юм аяар орчод. Тэгэхээр тэр чинь бас нөгөө нэг сэтгэл зүйн хувьд бас нөлөөлдөг гэдэг хэлжсэн. Тэгээд толгойн юм гарахаа байна. Тэгээд ажлын идэх буурна. Тэгээд тийм жоохон тийм сэргэлэн биш болно юм уу? Тэгээд нэг жоохон унтаа болов. Хавар мавар тэгж унтахгүй байх чих аюултай юм байл шүү. Тийм сэтгэл зүйн хүчнүүд амар болон 300 гаруй төрлийн тийм сэтгэл зүйн хүчин байдаг гэсэн шүү. Тэр нойр гүөх зөвхөн нойр баг авснаас болж үүсдэг. Тэгээд би сэтгэл зүйн хүчин мөн шүү. Та сая хэллээ шүү дээ. Бие 2 хуваана гэж. Угаас энэ өндрийг бараг 4 хуваачих юм шүү. 2 болж юм бол 2 бааж байгаа. Тэгээд гой таа. Таны өндөр хэд юм бэ? 96. Одоо Монголдоо бол өндөрт ороод байна л да. Гэтэ одооны хүмүүс амар өндөр болсон л шүү. Харин тийм билээ. Та тэгээд ийм өндөр ээжиж тамирчин болно гэж боддогс нөө. Үгүй тэр жоохондоо мөрөддөг шүү. Би чинь амар турах гаахгүй. Угаасаа л турах гэж шүү. Сүүлийн үед жоохон жим нэмгээд нэг яваад байгаа. Тэгсэн чинь жоохондоо болохоор би чинь ингээд би тамир маяг шүү. Тэгээс өмөртдөгөөс хамтдаа ордог л шүү. Бинээс хийчихдэг. Гэтэ бас нөгөө нэг ээжин өөр болгож болно шүү. Болно. Тэрийг би сая дөнгөж өдөө
2 жилийн өмнө мэдчих واخгүй. Тэр үед хэлчихгүй те. Та тэгээд тамирчин болох гэж ямар нэгэн тэмцээн уралдаан ч юм уу? Гүү. Тэгээд би ч нөгөө жоохон 10 жилээр 9 дугаар ангид төсөө би ч Австрал гадагш явсан байна. Тэгээд Австралид очихоор ч Австралчин саксон бөмбөгийн улс биш байхгүй. Өөрсдийнхөө нөгөө нэг рагби ч юм уу тэгээд Австралийн бөмбөгийн спортууд нь байдаг. Бас саксын шийдэж болдоггүй шүү. Тийм. Тэгвэл би чинь зааландаа ороод 10 жилийнхаа Австралийн 10 жилийн сургуулийн заалны анхудаа ороод саксын шийдтэй мөрөө баярлсан чинь саксын бөмбөг байдгүй. Дээрээс нь саксын шийд рүү бөмбөг өшгөлж оруулдаг тийм спорттой. Тийм устж чулж одоо нөгөө саксаа тэгээд. Гэтэ тэгээд Австрали тоглогч нар чинь сайн биз. Тэрнээс хойш сайн болчихгүй. Би ч айл 99 он. Одоо хүртэл байдаг юм болов. Гэтэ би ахтаа нэг заал авч үзчихсэн юм а. Та тийм амир сайн биш юм бэл. Хэдэн онд вэ? За хэдэн онд юм бэ гэж одоо 2014 он юм уу? Паах тэр чинь бүр миний бүр спрайтлиг шилдэг хамгаалагч авдаг уу шүү дээ. Оо та чиний эсрэг нэг сайн тоглоог байхаа. Та ихтэй хут юм бэлээ шүү. Хот юм байлээ гэснээр Харин одоо нөгөө удахгүй нэг зааланд нэг хоёулаа нэг учрыг. Тэгээ халдшууд нэг эсрэг нэг. Нэг эсрэг одоо 96-гийн өдөөсч би тоглоомж гэж байгаа. Гэтэ жоох илтгэвтэй тоглоом. Би бутаас бүр орохгүй л дээ. зүгээр шийдэх юм уу? Би дандаа 3 шийдэж байгаа. Үгүй тэрний онд хоёулаа баг бооцоод 3 шийдчихв. Болж байна. За яг байсан шүү. За чи манай спорт өвдөр ирээд шууд өдөр цагаа тохирсон шүү манайхаа сансандаа. Бүстэй болцсон. Спрайти энэ юун дээр гоё юм би нэг гоё бичлэг болсон байхгүй юу? Энэ бичлэгийг би өчтөр жөнгөө хайсан. Юу юм? За би харуул. Яана. Оо нөгөөх шүү дээ. Энийг харчаад тэгээд байгаа юм шнэ. Чи манай фризлиг л дээ. Энэ яасан бэ? Яг юу болсон юм бэ? Би одоо нөгөө трипл дабл хийгээд надад 2 3 самбар хэрэгтэй байсан байна. Тэр хэдэн ребаунд авах хэрэгтэй болоо. Тэгээ албаар алдахгүй. Тэр 4 дарааж алдаад нөгөө 4 ребаунд аваад тэгээ би трипл дабл хийсэн бид юм аа гэж. Фэйсбүүкээр чинь юу нилээ явсан шүү дээ. За наа чи яг миний нөгөө чинь нэвзүү. Би чи нөгөө 73 кг байж байгаа 92 болсон байна. Яа манай жахагаас хөнгөн шүү дээ. Тийш тийм байсан. Тэгээд би чи 93 болчоор чи 20 хэлж амар зүрх ш таа мэдж байгаа ш. Тэгсэн чинь бүр би хөндөрхөө байсан. Хөдөлгөө байсан. Амар удаан болсон. Яг наа биш яг тэр үеийг байхгүй. Тэгээд чи яг нөгөө халдварын дараахан байхгүй бас. Бэлтгэлгүй байсан хүмүүс бүгдээрээ алдчихсан өдөртөө. Тэгтээ 4 алт байдаг бол амар л та. Доороос ш. Тэгээд манай хамгаалагч бүгд ийм авах хүмүүс байгаа ш. Тэгээ би энэ ивчлийг болохын тулд өчтөр ямар бидрийнхэн баг бүх юм энэ. Үгүй шүн над руу тулгаа орж надад чи асуусан гэсэн чинь чамд биш. Чи тулгаараа дамжуулж авсан байна. Тэгэхээр миний Facebook руу орчих олцсон байна. Үгүй би эхлээд таныг зүгээр шеэрлсэн байж магадгүй ч удаад воолж ухаадсан байхгүй. Өөр оруулсан. Тэгсэн чи өөрөө апплод хийсэн зүгээр л видеороо нороод авчих байсан. Тэгээ бүр тулгаараа тэгээд хүн амтаар яриулж мариулаа. Бичих юм байхгүй. Коронавиг үеих. Баахан тоокуудыг бацдаг гэдэг ч угаасаа л Чи амар жоо. Та нэрээ тийсэкс тогж гэж юм. Нэр. эхний дугаар төвлөрөд орно. Гэхдээ би юу чи бүр амар ярьдаг бүр секс судлаач зөндөө итгэл. Оо тийм үү. Тэгээ уг нь тийм юм байх зүгээр л дээ. Монголд ерөөсөө тийм бэлэн болсон. Зүгээр төлөвлөд байт юм байл шүү дээ. Явж байгаа юм. Окей, тоокуудын угаасаа ноён нуруу гэж ирлээ шүү дээ. Таа гэсэн шүү дээ. Тэгээ хамгийн гол ноёноор сольчлоо. За. Тэгээ тэгэнгүүт таач бас кино тагтай тий. Кино таг тий. Сая 2 дахь си즌 маань эхэлж байгаа. Тэгээд ер нь бол төр зогссон байгаа. Зөв. Тэгээд чи нөгөө бас спонсортой холбоотой асуудлууд байдаг. За. Тэгээд корона ч аягүй олон хэмжээнд бас нөлөөлж байна дөө. Манай нөгөө спонсорууд маань бас ерөнхийдөө л бүх компаниуд л мөнгө баацж шүү дээ. Нөгөө бүсэж хангалт. Харин тийм. Тэгээд тэрнээс болож байгаа. Ер нь бол баг 9 сар хүртэл хойшиж байгаа шиг байна шүү. Тэгээд кино токийг анх яаж санаачилж яаж кино ток гэд орчуу? Би чинь бүр анх чинь 10 хэдэн юм бэ? Шинэлгээд л үзт би нэг хайлт орсон шүү дээ. Спорт бокс ажил өгснөхийн дараа. Тэр чинь хэдэн юм мэдэхгүй байна. 13 4 л юм байгаа. Тэр үед би чинь NBA Talk гэдэг групп нэгдээд тэгээд дараа нь футбол ток нэгдээд тэгээд дараа нь уран сайн кино хөгжим бүгдийг би тухай Facebook групп дээр нэгээд тэрийг би ингээд тус нь ингээд контент болгоё гэх тэр үед бодож байсан байхгүй.
тэр чинь бас их хэцүү байсан. Тэгээд тухайн ч одооных шиг одоо нөгөө юу гэдгийг олон янзын контентуудыг хөгжүүлж байгаа одооных шиг биш шүү дээ. Одоо бүхэл төрлийн контент YouTube дээр байж манайхан өөрсдөө хийж байгаа. Тэгээд тэр үед л би юу бодсон юм шиг. Тэгээд нэг нааж маар хийж байгаа. Тэр 2 жилийн өмнө Оросдоо кино ток руу нөгөө Растын хоёр чин санаа мөнгө ингээд бас гоё баг бүрдүүлсэн. Тэгээ хүмүүс нэлээд хөрсөн байлээ нэвтрүүлэг маань гайгүй. Тэгээд ер нь бол 9 сараас их гоё үргэлжлүүлээд те явж байгаа. Тамиг гол нь ард нь санхүү байх хэрэгтэй юм яард. Тэгэхгүй яхаа би зүгээр нөгөө влог хэлбэрээр чсэн хийгээ байж болно л доо. Тэгээд тийм зам бол байхгүй. Яг хийвэл бас санхүүтэй уяад урт хугацааны юм бас явахгүй бол ингээл хоббигоор яваад гэж байх тийм юм бас хүн амтны цаг чинь бас мөнгө шүү дээ. Тэгэхээр тэр маань жоохон ажилтсан. Хобби гэснээс та тэгэхээр одоо сакс кино гэл ер нь ингээд хоббио бараг ажил мэргэжил болгочлаа шүү дээ. Тий, тэгээд тий сүүлүүд энэ талаар хүмүүс надаас аюу их ярианууд юм болсон. Хобби байж мэргэжил болохгүй гэдэг дээр би бас нөгөө TED Talk төрөл орж байсан. Тэгээд нөгөө төгөөрөг надад амар харамслаад байна. Би хоббиг болчиход байгаа байхгүй даа. Нэг хобби маань ажил болчихгүй чинь хоббиг бол ажилтай хүн тэгэнгүүтээ одоо хобби. би энэний тоглолтыг үзэх бол миний хувьд нэг тийм ажил болчиход байгаа. Лай болчиход байгаа. Кино үзсэн ч одоо бас тийм болчихсон. Кино үзэх зүгээр үзэж чадахгүй. Яг гэхдээ би бол кино бол арай өөр л би үзэж ирэл байгаа. Тэгээд одоо нөгөө бэлгийн боловсрол хийж байгаа бол тэгээд бас ажилтай болчихсон. Ингэ. Тэгээ би ч өөрөө орохгүй. Хүмүүсийг л яриулаа би арын хавтанд ажиллах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь наагч бас тэгээ ажил болох зүйл биш үү? Гэтэ бас энэ би болохоор аим гой санагдаад идэхгүй хоббигоороо яг ингэж яваад тэгээ мөнгө Угаасаа олоод хийж барахгүй гэдэг шүү дээ. тэгэхээр одоо бас одоо манай ээж аав нар ч юм уу тэгээ хүүхд ер нь тэгдэж штэ тэгээ үүдч сакс тоглоо гингүүд бөмбөг тоглоод мөнгө олно гэж байдгүй юм гэдэг ч юм уу зураг зурлаа гэхэд ийм юм байдгүй ингээл бүх юмыг жоохон санхүүтэй холбох. Энд дээр та нэг гой ээж аав нарт гой зөвлөгөө өгөөч. Ер нь бол ажрал гэж юу юм бэ л байхгүй юу? Хамгийн ихний асуулт бол. Тэгээд аав ээж нар өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй юу? Та нар өөрсдөө ажралтай байгаа юм те хийж байгаа ажлаас та нар юу гэдэг тэр нөгөө ажралын мэдрэмжийг авдаг л байхгүй юу? Тэгээд ихэнх хүмүүс бол үгүй шүү дээ. Ажилдаа явахдаа нэг тийм хайп яваал очиал те дандаа инээлт хүнд нэг тэгдэггүй шүү дээ. Ялангуяа офис ажил те. Тэгээд яг л тэрнийхээ хооронд үүдэл та нар хүүхдүүдээ өөрсдийнхөө хүүхдүүдэд тавил үзэх. Хүүхдүүдийг бас нэг тийм одоо сэтгэл харамжгүй байлмаа байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр хүүхдийнхээ хүсэл нөхцөлийг олох хэрэгтэй юм билээ. Юунд нь дуртай. Бүх юмыг хийгээд үз хүүхдүүд чинь алдаг оног хамаагүй. Би бол нөр том үедээ бол нөр тоглоомны компьютер аваад л гэсэн. Тэгэл чи e-спортын тамирчин болох гэж бол үзэлтэй тий. Сүүлдээ нэг л нөр ютубер болох гэсэн л явж ирсэн. Тэгэл одоо юу ч болох гэдэг. Одоо саксч болох гэж байгаа юм уу тий. Хамаагүй бүгдийг л үз. Тэгээд яг аав ээжний үгээр ингээд яваад яг юм болно гэдэг бол хоёр талтай л байхгүй. Тэгээд хэдэн өвд нүүхдүүд над жаргалтай байдаг. Хэдэн өвд нүүхдүүд нь яг тэр мэргэжлэр ажилдаггүй юм тий. Би бол чөлөө бизнесийн удирдлага санхүү гэж асууж явж байсан. Тэргээр бол ажиллаагүй шүү дээ. Гэтэ яг дараа нь тэр хэрэг болсон л тоо бас анзаар. Хэдийгээр миний одоо хийж байгаа ажил өөрийнхөө хобби болгож байгаа ч гэсэн бас бизнес удирдлагч олон хүмүүстэй ажиллана. Хүмүүсийн харгыг олно. Тэгээд ч санхүү тал дээр бас нийтэм мөнгө төрний юмуудыг бас ингээд бас мэдчихээн ойлголтыг авчихна гэдэг ч юм уу. За айгүй олон талтай л та. Тэгээд ер нь бол хоббигоо мэргэжил болгоно гэдэг бол хэцүү, ховор зүйл, азтай хүмүүст аз их хэрэгтэй болдог. Яг тэр азнаас бүрдэх нүг үе гэдэг чинь бас тэг олон янзын хүч нөлөөлөл орж ирдэг. Тэгэхээр зөв хүүхдүүдийнхаа юуг бол ингээд за өөрсдөө л байлгаж байна. Та гэхдээ өөрөө нэг ингээд ийм тамирчин болчоосоо ч юм уу эсвэл сэтгүүлч очиж ч юм уу тэгж боддог бодол байдгүй. Хүүхдүүдээ юу? Мэдээж саксумын тамирчин болгоно гэж би хоёр хүүхдэр бол хоёулын дээр л багтантай саксчин болгоно гэж хэлдэг. Тэр яг зөв манай Монголын нөхцөл мэдээ саксчин болохоор бас хаавал явах гэлээ. Би өөрөө Монголын саксныхаа байдлыг мэдж байгаа хүн шүү дээ. Байгаа хүн учраас. Юугээр бол гадагш явах хэрэгтэй юм аа. Тэ гадны юм сурах хэрэгтэй юм аа гэж явдаг. Тэгээд хэрэг болвол миний мөрөөдөл билээ шүү дээ мэдээж. Ямар заавал NBA гэж даах хүмүүс ойлгомжтой шүү дээ. Яг л Америкийн одоо гэдэг NCAA-гийн 2-р дивизион, 3-р дивизионд манай хүүхд тоглож байгаа юм бол тэр чинь өөрөө гоёлох. Тэгээд тэр мэдээж тухайн хүүхдийн потенциалаас өөрөөс нь хамаарна л та. За ер нь бол багаас нь ерөнхийдөө 6 настайгаас хэлсэг саксаар хичээлүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо NBA-гийн дэлхийн баг бүх шилдэг саксон мөнгөний тамирчдыг танд түүхэн судлах юм бол дандаа 6 толгоос эхэлсэн байна. Гэтэл манай чинь 6 толгоос эхлээд яг тасралтгүй саксаар явж байгаа хүмүүс хийдэг бол бас хэцүү шүү дээ. Голдон зөндөө юмуд хийн шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бол магадлал өрөөг баг болчих жоох. Гэтэ манайхан бол нөгөө хөврөгч дөрөөгөө сайтай хүмүүс монголчууд хараад байгаа. Юмэг айгу хурдан сурдаг.
Тэгэхээр мэдээж одоо инхээ одоо бид нар бол хүлээгээл авчих шүү дээ. Тийм тий. Хизээ энэ бид орох. Ядаж инсийг нэгдүгээр дивизион хийж орох бол. За хугацааны асуудал байгаа. Та тэгтээ бас нөгөө нэг хүүхдүүдийн секц ордог гэсэн тий. Хүүхдүүд хүүхдүүд. Би гээд бас Алан Волс гэд манай Америк багш бид хоёр нийлээд бас 2-3 жил явсан шүү. Тийм манай. Тэгэхэд би анх яг сагсан мөйгөөр ойлгосон л доо. Сагс гэж юу юм бэ гэдгийг ойлгосоо. Америк хүнийх нь Америк системээр заагаад би давхар бас судалтанд суугаад. Тэгээ ер нь яг хүүхдүүдтэй ажиллаад ер нь их гайгүй багш болсон байсан шүү. Тухайд бол ер нь хүүхдүүд яраг болсон. Тэгээ би ч өөрөө бас ярих дуртай болохоор ингээд сасумгийн мэдлэг авсан мэдлэг дээрээс нэг ярих чадвар маань тайлбарлалт өгчдөг. Тэгээ одоо тэгээ хаяа тэгээ шагнартайгаа таард шүү дээ гэсэн. Тэр манай дүү явдаг байсан байхгүй. Тийм. Тэгээд явдсан штэ гэл тэгээд итгэс. Тэгээ та яагаад зогсоосон юм? Ер нь бол сасумгийн секцээ би амралтын 2 өдөр ингээ ороод өглөө 9-с ч юм орой 6 хүртэл тасралтгүй оронгууд би яг дараа нь баг ажил 5 өдөрт нь би гоё 5 болон амрах хэрэгтэй болчихдог байхгүй. Амар стресстэй ажил. Хүүхдүүд таашаа. Тэгээ сүйдэж амьдралаа утгах болохгүй шүү дээ. Яг гоо тэгэхээр би сасумгийн секцүүд мөнгөтэй үйж чадсан. Энэ бол мөнгө болох бүрэн боломжтой. Секц бол яг ингээд зөв ингээд системээр бизнес явах юм бол хамгийн гол нь спорт залууд болдог байхгүй амралтуудад. Залуудаа дандаа байгууллагуудад төвчдөг. Тэгвэл ажлын өдрүүдэд цаг өглөрч хэцүү шүү. Би өөрөө ажилтаа. Тэгээд жоохон оройн цагаар л болтох гэдэг талтай байдаг тийм. Тийм оройн цаг чинь бүр болтохгүй шүү дээ. Нөгөө бас нөгөө 19 цагаас хойш ч нөгөө байгууллагууд авчихна. Өдрийн цаг өглөөний цаг л гэж олддог байсан байхгүй. Гэхдээ академийн мөрөдлийг би бол одоо яг шин төсөл дээр бас үргэлжлүүлээд уран гантаар хамтарч байгаад бүр нөгөө том хэмжээнийх болох бас тэр зүйл тэр ажил. Та тэгэл жоохон юм эхлээд хаяад нүггүй юу? Тэгжсэн үг аягүй хөөш. Харин тийм үү. Зөндөө би бүр зөндөө би баг. Яагаад ингэ фейлээд яваа? 100 200 юм баг эхлүүл хайжсэн. Одоо кино тог хүртэл хаягдсан байна гэхэр чинь ер нь ингээл хаяад цаашаа өргөжлөх юм байна тийм. Кино тог бол яг бас их олон зөвлөмийн шилтгэн хамбал байсан л та. Ер нь бол аягүй их юм би эхлүүлээд орлож үзээд хаяад болж исэн юм зөндөө байна. Тэгээд дасгалжуулагч болсон байсан гэж юм. Тэгэл ер нь ингээл хаяал явчихсан юм шүү дээ. Та тэр уран гарны талаар жоох яриач. Тэр хизээ бүтээн байгуулагч гинтл бүрэн тийм юм байна. Бид нартай бол ер нь 11 сард манай найз холбогдвол тийм газар нэрээ нэгж байгаа бас эднийхтэй хэдүүлээ бас хамтарч ажилладаг л. Тэгэл уран гарны хөрөнгө оруулагчтай бид нар уулзсан 12 сард уулзаал тэгэл 1 сард ерөнхийдөө ажил руу ороод тэгэл одоо гэл манай компани бол нөгөө менежментийг авцсан. Тэр өнөд үнэхээр гоё бүтээн байгуулалт. Анх бид нар ороод ухаалцсан. Одоо яг тэр уран ган дээр байхгүй юу? Нарны оруулалтын урд үүдэг. Тэр чинь бараг хотын төвийн Агийн аа бүс үү тийм бараг. Тэгээд энэ чинь дотор нөгөө саксумын 3 заал байж юм, бассейн байж юм, фитнес байж юм, кроссфитийн том талбай байж юм. Тэгээд студи ангууд байж юм. Тэгээд ерөөсөө нэг зэгийн үйлчлэл байхгүй. Тэгээд бид нар одоо спортын дэлгүүртэй болж энэ дотроо спорт эмчтэй бас болох гэж байна. Тэгээд массажтай ингээд саундтай бүх юмтай. За тэгээ эхлүүлээ хайчих. Тэр бол би хайсаа яг үргэлжлэх төсөл байхгүй. Эхлүүлээд хайсан дээр болохоор ер нь юм байна. Юм бол нэг оролдож үзэж би хүмүүст хэлдэг ер нь бол. Бүх залуучуудад бол оролдож үзэлтэй. Заавал бүтэхгүй байх гингүүтэй ингээл болох биш шүү. Тэгвэл миний оролдож үзээд алдсан болгоноос би юм суралцаад явуулсан байна. Тэгээ тэр алдаагаа дахиж гаргахгүй болох явчихж байгаа юм. Тэгвэл би ч одоо сүүлийн одоо эдэн жил бол яг ингээд нөгөө өртөө юмуудыг хийдэг болсон. Нэг юм ороод орсон шиг ордог болсон. Орох орохтой амбицтай ордог болсон. Тэгээ сайн модоо хийдэг болсон. Тэгээ угаасаа тэгээ олон танил болоод ирэхэд царай гараад аваа явчих байгаа шүү дээ. Тэр бол тэг нэмэр болно шүү. Нэмэр болно. Тэр бол аюу нэмэр болно. Гэхдээ олон танил байх Зээ юу. Гадуур явж байхад яг уу. Тийм үү. Та ямар нэг одоо студи хараал байна уу юу? Гэхдээ би одоо ямар нэг юм яриад байхгүй шүү дээ. Одоо дандаа миний өөрийн хувийн компаниуд л ерөнхийдөө өөрийн төслүүдээр ажиллаж явдаг. Тэгээ ер нь бол хин нэгний одоо юу гэх нэг цэрэг болж ажиллах нас маань өнгөрсөн. Одоо өөрийнхөө төлөө ажиллах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар миний хийж байгаа шүү дандаа нөгөө спорттой холбоотой болж байна. Яг атчих. Одоо бол манай бол хамгийн гол зорилго бол ерөөсөө спорт менежмент гэж бид нар ярьж байгаа. Тэгээ манай Бацаа хүртэл сая одоо Шотландд очиод спорт менежментээр сурч одоо ирэх гэж байгаа шүү дээ. Тэгээ спорт менежмент гэдэг юм чинь манай Монгол байхгүй юм болчиход байгаа. Спорт холбоодууд дээр те спортын төвцөөнүүд дээр ямар ч менежмент гэдэг зүйл байхгүй. Тэгээд менежмент л өгүүлэлттэй те. Менежмент сайтай болчих юм бол бид нар мөнгөтэй уух боломжууд бүгд үүсэж байна. Тэгээ мөнгөтэй болох юм бол тэр юм чинь удаан хугацаанд амжилттай явах боломжтой шүү. Манай Монголд спортын холбоодууд спорт гэдэг юм нь өөрөө мөнгөтэй ерөөс уйлдаж өгөө холбогдож ирсэн бол хэмжээгүй байна. Тэгээд энэ дээр л одоо гол юм анхааралтай явж байна. Таныг хэр их охтууд крашлж байна?
Ер нь баг тийм байхгүй ш. Над дээр бол над руу бичдэг. Гадуур явж байхад чинь нилээн октод тань нэгтэй. Гэхдээ мэдээ октод мэдхээс илүү бацаараад ш. Тийш над руу бичдэг чинь дандаа нэгээл манай өөрхөнд өнөрлөд ш. Дандаа ирчүүд тий. Оо дүүнэр эрэхтэй юу? Дандаа ирчүүд ш. Тийм бичдэг хүмүүс нь тийм ш. Тэгээ тэр яагаад би ч нөгөө бүр амар ирт их нэртэй болцсон. Тэгэл бүгд л мэдчихийдэг те ингээл гэж тийм байхгүй шүү. Зөв. Нөгөө нэг эхлээд хайсан гэснээс та нэг food talk гэдэг нэг лайв хийжсэн. Бас уу. Йоо, за би л бууж өглөө. Бүр ерөөсөө тэр чинь тэгээ food talk болонгуудаа food нөгөө тест болгосон юм. Food taste гэдэг. Би чи хоол мэдээж хүн бол хоол шүү дээ. Тэгээ би ч нэг хоолны шоунууд үзээгүй дуртай. Тэгээд би ч нөгөө Рамзи гэдэг нөхрөөд шүү дээ. Гордон Рамзи гэдэг. Тэрний би ч улаан фэн аахгүй. Тэгээ Гордон Рамзигийн би бүх реалити шоунууд үздэг байсан. Тэгээ бас Монголд нэг гоё тийм хоолны шоу гэсэн чинь Монголд очиж зөндөө хоолны шоу болсон байл шүү. Харин тийм л. Тэгээ Гордон Рамзигийн тэр нөгөө нэг юунуудаар ресторан дээр оронгуудаа тэр арайхын нөгөө галтгоонуудын муухай бохируудыг үзэн шалгаад тэр ресторан өөрчлөлтөө тэр контент бол амар гоё контент байхгүй. Тэгээ манайд бол одоо энэ хоолны тэр дундаар үйлчлэгээний салбар маань өөр их муу байгаа учраас тэр бол үнэхээр боломжгүй байна л да одоохондоо. Тэгээд явандаа энэ бол мэдээ цогцогс баг. Хоол молтой алцвал л баг. Тэгэхээр би өөрөө хоол молныг амар гэж бонд хийдэг болохоор зүгээр сайн амтлал явчихваа. Тэгсэн чинь манай ханууд өгөөлж аль тийм баг алж байгаа юм биш үү? Тэр юм тийм шиг л шүү. Тэр би фотока болсон. Одоохондоо яах юм бэ? Уусаа ингээл хаяал Ой тэр чинь эхлэв үү? Зүгээр лайв баггүй. Нэг лайв хийсэн. Тэрийг би яг үзээд тэгсэн чинь маа нэг тоогоош нээс тэрийг шеэр хийцээ. За ах минь спорттоо л байдаг гэсэн байлаа яасан бэ? Ам хүмүүс аяр гэдэг чинь спортоо би ч ингээл үгүй юу гэсэн чи би ч хүн шүү дээ. Би яах нь одоо дунгойд нь л агаа байна тий. Гэтэ хамгийн гол нь тэгээд олны танил хүн шүү дээ таачаад тэгдэгсэн. Харин тийм ээ тэр аягүй ятгаа. Таныг яг юу ийм олны танил болгож юу? Сакс шүү дээ. Энэ би Тэр сакс таны хувьд бүр амар 2006 онд ч л NB Talk нэвтрүүлэг анх гарч эхлэхэд л тухайн үед чинь телевизээр ямар ч NB-г ярьдаг нэвтрүүлэг байхгүй байсан байхгүй. Ер нь зөвхөн NB ч ер нь спорт ярьдаг ингэж хоорондоо суугаад хоорондоо сайхан нөр чалчдаг буу халдаг тийм нэвтрүүлэг ер нь спортын нэвтрүүлэг баг байдаг байсан байхгүй. Одоо ийм албан ёсны ярилцлагын нэвтрүүлэг ч юм уу тийм хөрөг нэвтрүүлэг ч юм уу. Дандаа нэг уламжлалт юмуд байсан байхгүй. Хүмүүс чинь бидэд анх гарч ирэл хоорондоо сайхан буу халаад 7 хоног базаал ярьсан чинь хүмүүс пүү паавлал. Тэр үед яаж интернет ч юм айлууд байдаг уу байлаа тэр 2006 онд ч. Иглэр гардаг. Зүгээр ажлууд дээр яг интернет байдаг. Тэг гэртээ интернет хүмүүс хаварч юм уу? Иглэр гардаг байсан шин. Тэгэл ер нь бид нар чинь ингээл тэр чинь энэ би сайн мэд юм байл тухайн хүүхдүүд. Одоо нөгөө хүүхдүүд чинь бүгд том болцооцсон. Одооны хүүхдүүд бол биднээс илүү энэ биг мэдчихэж байгаа шин. Ер нь бол. Тэгээ одоо зүүн хүүхдийн гудамжинд харах юм бол тэгэл надтай мэтгэлцүүд айгүй бол ялч шүү. Тэр стат амар мэдчихээн. Бүх мэдээлэл бэлэн байж байна. Тэгэхээр ч бид нар нэвтрүүлэг шин чатанд авч хэвчээ бол баажиг оруулж ирээд баажигаа муулдаг тий хоорондоо тий нэг жоохон тийм entertainment тал руу болохгүй. Одоо бид яг гоё ток шоу гэдэг хэлбэрээр олцсон яваад байгаа. Зөв. Тэгэхээр танигдсан гэвэл яг харахгүй л энэ би болчиход л та сакс. Тийм байна тий. Тэгээ өөрөө нэг тоглолтгүй мэдж юун ч амар энэ бээр яваа. Мэдж байгаа хүмүүс мэдж байгаа тий. Sprite MVP шүү дээ. Ой шилдэг хамгаалж авчихсан. Хамгаалж. Sprite-ийн авраг авчихсан шин авчаа. Ер нь бол би 30-наас гараад Friends League 30 нэмэх лиг. Өө та бас сайн улсын авраг гарч шүү дээ. Тэгээ сайн улсын авраг. Тийм үү. Яг 30 гарангуудаа би яг ингээд тийм жоохон актив чи байна. болохоор яваа. Тэгсэн сайн нэг хэсэг манай найзууд чинь наваг нөгөө баг нуурын толнууд оруулах гэдэг. Би чи яах тэр 30 нэмэх лиг дээр нөгөө богийн санчир манчир эсрэг гайвуу тоглоо гайвуу хамгаалчихгүй бас нэг хурган. Тэгээд жаахан өндөр л байгаа байхгүй юу? Нилээ хошруулсан. Харин тэгээ та орчихгүй байсан. Тэгсэн баг нуурын толнуудын манай нэмэх 17-гийн жижигэн менежер намайг голсон байд. Тэгээ хөлөөрөө болцсон юм аа. Тэг хөлөөрөө болоо тэгээ юу бэлтгэл балраад одоосоо босч чадахгүй одоо хөш чүхэнгээ алдаа тэгээ. Гэтэ тэгээ бас та дээдлэх тоглоно нэстэй. Одоо ч чадахгүй одоо хийсэн шүү дээ. Нэг үеэлгүй. 2013 4 онд байхад л мяа байсан. Ерөөсөө мяагаараа л байгаад байгаа. Тэгэлээ тойрч сая боцтод шитгэр болчихлоо. Тэр үед амын асууй даа. Яа тийм ээ. Сансандаа шүү дээ. Сансандаа. За. Юу авмаар вэ? Би тэгвэл энэ нэвтрүүлэг авчиж болох уу? Манай нэвтрүүлэг юу? Сансандаа шүү дээ. Чи тэгээд одоо тэгээд хожгол хэрэгтэй болж штэ юм аа. Би тэгэл нэрийг өөрчлөөл видео ток болгож.
Нөө кофе хаттан үгүй ноён нуруу шүү дээ тий. Оо за. Тэсэнд өөр юм уу юу харж. Оо хамгийн гол нь гэтээ жоохон шиддэг байгаа шүү. Жоох нөө. Red Star Karaoke-д 5 таймер. Манайх тоглох орчин найр цаг үйлчилгээнд суурилсан чанартай дуурал бүхий 10-аас 30 хүн хүлээн авах боломжтой 9 өрөөнд та бүхнийг дуглан саадахыг урьж байна. Олон урамшуулалтай хамгийн орчин үеийн дууны сантай Red Star Karaoke-д 5 таймер. Манай хай Монгол Улсын их сургуулийн номын сангийн урд талд уучнаар Төв архивын байрны 3 давхурд Red Star Karaoke. Хөөе ахаа ингэснээс би сая л анзаарлаа нөгөө нэг таныг та эрүү байсан гэ тэ ток дээр ярьж байгаа шүү дээ. Тэгээд яаж амар ирдэг шүү. Эрүү гэдэг чинь тэгээд чинь бүр ингэж байдаг юм биш юм уу? Үгүй ер нь бол эрүү чинь сэтгэл зүйч юм байхгүй. Тэгээд үг тэр жоогноос яаж юм бол би ч нөгөө эрүү хүчтэйг хамт өссөн. Тэгээд энэ чинь эрүү болсон байхгүй. Тэгээд би тэр нөгөө TED Talk дээр бол нэлээд илэмгүй ярьсан байт. Ороод үзэж болно. Тэгээд сэтгэл зүйч юм бол тэрээс амар хичдэг байсан. Тэгээд би чинь бүтүүгэл бэрэлж чадахгүй. Оо тийм үү. Бүтүүгэл бэрэлж чадахгүй шүү. Тэгээд юм уншиж чадахгүй. Нөгөө анги дээр гараад хурдан уншлага хийж чадахгүй тий. Багш асуухад хариулж чадахгүй мэдгүй ээддэг. Тэгээд сандрахаар тэгдэм үү? Ямар үед ингэж ядарсан. Одоо бол ядарсан үед, стресстэй үед эсвэл нөгөө нойр муутай үед тий. Гэхдээ ээрдэг үсэг гэж байна ч амар олон янз байхгүй дотор. Эдийнхэн тийм бичлэг байна уу? Яг ирж исэн. Оо, эфир дээр өөртөө ирж байгаа юм байна шүү дээ. Байлгүй тийм бүр па гэдэг нэг үгэн дээр ч мараа хий. Тэр бичлүүд нь одоо байгаа юм уу? Та нөгөө нэг Энтони Дэвистэй ярилцлага авч ирсэн шүү дээ. Тэгэхэд та нэг тийм үе гарсан уу? Ирж ирсэн. Англиар саксаа ярихлаар би ярих гайг болчтой. Тийм учраас би доктор ингээ 14 жил явчлаа л да. Би 90 авдаг гацаал яваадсан үдээд одоо би чигдэд хөөгдөд хинч тэрийг англи хэл сайтай юу? Дөө 99 онд очоод 2005 он хаан сурч ирсэн та? Австрали Америк ирсэн. Тэр ч одоо сайн дээр орох л үүдээ. Англиар боддог гэсэн би чи. Оо за. Нэг яриад жоохон No. Чи бичлэгнүүд нь байдаг штэ ярьсан англиар ярьслага авсан бичлэгнүүд нь тийм юм да. Яг гой сонсогддог уу? Howard Anthony Davis хоёр байгаа өөр чинь Lowell Day байгаа. Ярьслага авсан хүмүүс чинь. So what does it mean like to be selected in the All-Star game for you as a player? It means a lot, truly an honor. For me to say that I've been an All-Star 6 times in 7 years is an incredible accomplishment for me, and it's very humbling. And hopefully I keep going. Тэгээ одоо юу гэх англи хэлч нэг сонирмш болчихж байгаа. Хүүхдүүд бүгдээ л англи болчихж. Жохон зүгээр Монголд байна уу, гадаад байна уу гэдэг шиг л болцсон. Тий, одоо өдрөөс бүгд англиар тусчлаа хүүхдүүд чинь. Тэгэхээр одоо бол хятад хэл мэл рүү жоох орох юм шиг л одоо нөхдөд бол шал өөр өрсөлдөд болчихсон. Цаа чинь хятад. Жоох өөрийгөө тэгээд хэлсэн наа. Би жоохон монгол хэл сайн сурсан хятад гэдэг юм чинь. Тэгээ царай мөрөө бас тэр тал. Хүмүүс намайг тэгээд гэдэг байхгүй юу? Жаах монгол хэл сайн сурсан хятад юм байна чи гэдэг байхгүй юу? Хятадаар ярьсан чи бүр нэг хятад аваа нэр ярьж штэ бүр чаа гэдэг. Тийм. Чи юу хятадаар нэг ярьж. Үл англи ярьж. Яа, ашгүй нэг нэвтрүүлэгт нэг монхор хүн орж ирж намайг ингэж аврах гэж. Жаа бид нар чи бас эйгүү гарч юу. Тэгээд гэхдээ манай монхорын ч угаасаа гоё да тий. Би бүр тэрийг асуумаар санагдаад гэдэг байхгүй. Та нэг хэсэг нэг фитнес гээл явсан штэ. Одоо даалаад өгнө. Тэгээд ер нь бол миний яг амьдралыг амар гоё өөрчилсөн. Амар гоё эргээр өөрчилсөн. Тэгээ хүч зүггүй юм болоо тий. Хамаг цээж гаргал гадуур явахгүй гэж гисэн. Хүмүүс намайг одоо харах юм бол бас айгу ирүүл харагддаг байна. 73 кг бодолтой. Оч болоогүй. Тий тэгээ мохоочол хүн ураас яваад байдаг юм. Тэгээ чи хамгийн гол юу юм бэлээ? Нөгөө харагдах байдал биш. Нөгөө амьдралын хэм маягийн өөрчлөлт аягүй ордог. За тэгээ сая 20 хил нэмсэн гэсэн үү? Тий. Тэгээ фитнест яваад нэмсэн үү? Тий нөгөө уурга уугаад. Нөгөө power nutrition-ийн уургийг уугаад би яг 6 сар ингэ яваад яасан. Тэгээд бүр амар гоё болж эхэлж ирсэн юм а. Тэгсэн чинь мөр биштэй баларцсан. Тэгээд хөл өрөө болоод бүр балараад одоо буцаад бэлтгэд одоо л орж. Тэгээд яг фитнес хийж байгаа үеэр чинь тэгээ өндөр хүн чинь ийм том болчихор ч юм. Гэтэ бас 20 нэмсэн гэхээр нэмэх чинь хасгаасаа хэцүү байдаг гэдэг тийм. Амар хэцүү. Өөх мөх бүр нэмэх бол амар гайгүй. Угаал нэмээд иж бол. Булчингаар нэмэх гэж юм хэцүү байхгүй. Зүг. Тэгээ би ч усан цэл дээр бас ижэлсэн байхгүй тэр үеэр. Тэгээ ямар ч мөргүүл юм биш. Болно удахгүй. Жилийн дараагийн дугаар дээр чи би нүцгэн орж ирсэн. Секс дог дээр чи.
Йоо. Яг хөө сэлт чинь тэгэл мөрөнд ирж чухал шүү дээ. Гол нь нуруу хөл хоёр шүү дээ. Сэлт. Нуруу хөл хоёр гэхгүй. Нуруу амар гоё болдог. Болоогүй. Хөл хөрөний үеэр шүү дээ. Одоо ерөөсөө чинь Яа та хий. бүх юмаа хөл хоройтой холбоод ингээд ерөөсө бүгдийг зогссон хайцсан гэ тэгээд ах юм. Тэр яг ийм хүмүүс шүү дээ. Бид нэр хүрцэлдэг байхгүй. Бана бааж юу. Тэгээ одоо Ер нь эмэгтэй бааж яваа шүү. ийм хүмүүс биднийг хүрцэлж амьдрдаг учраас ийм найз нар таар заавал байх шүү. За. Хүрцэлжээдэг. Хайртай шүү. За. Гэтэ таасаа ямар гоё билж вэ? Тийш үнэ шүү. Би бүр яг нөлөөс хэлнэжийг уйлхны. Агч нь бол ийм юм дээр би амар имзэглэдэгсэн байхгүй. Тэ ингээд миний ээрэг ингээд дооглоо эсвэл ингээд ямар туранхаа ингээд амар имзэглээ. Үгүй тэнгүү дараа сүултээ одоо зүг тийж хэлэх тусан чинь би бүр гоё болно асуудал байхгүй шүү. Тэг хүмүүс байхгүй болохоор чи яг үгүй ингээд залхуураад эхэлдэг ч юм уу. Дотор ингээд нөгөө баачиг үгээр орж ирдэг. Тэгээ хитний дондор биүүлээ ус цэрэг ингээд нөгөө нустрыг томруулж байгаа. Нэр шүү яг тийм болдог байхгүй. Одоо би нэмаа бодсон. Нэмаа. Тийм байна. Хамгийн гол манай нэвтрүүлэлд орж ирсэн нэг ч ирсэнгүй шүү. Үгүй Сайн нэг жоохон. мэддэг юмудаа ингээд ярьдаг. Тэгвэл чинь зарим үед ингээд нөгөө юу гэдэг юм сэтгэл зүй юм байхгүй юу? Зарим үед би ингээд амар олон юм орж зэрэг юм ярих. Тэгвэл манай нэвтрүүлэг аюу гоё байгаад байгаа юм байна те. Гоё л шүү амар гоё. Та тэгтээ түрүү нөгөө нэг нойргуудад сэтгэл зүйд нөлөөлөөгүй шүү гэдэг нь чинь нөлөөсөн л шүү дээ. Тэгэл бас байнга яриад байгаа юм чааш. Нэг мэдсэн Юм ааши. Тэгээ яриад байвал бас жоохон онцгой да тий. Тэр айгүй миний ярих мөчгөр гайг болцсон. угаасаа тэгээ манай нэвтрүүлгийн л гоё энерги байна л да. Тийм байна. Тэгээд эмхтэн хүмүүс спорт яриад спортын контент хийж байгаа бас гоё л шүү дээ. Тэний спортын контент биш байх шүү. Гэхдээ та орж ирэнгүүтээ шууд нэг баялаад бэлгийн боловсрол яриад байгаа байхгүй юу. Тэгээ эхэлч хэрч одоо тэр жоохон хазаах гэдэг байхгүй Би юу. орсны төрлийг өөрчлөө явчихад байт юм аа. Тэгтээ угаасаа таныг орохоор хүн болгон л таныг сакс ярьдаг мэднэ. Хүн болгон л таныг мэдхий чинь бас өөр өнцгөөс нь хармаар байдаг л байлгүй дээ. Curling ирэл та. Curling бол айгүй гоё спорт шүү. Ямар нүг ингэдэг вэ? Энэ бүх ярианаас би ингэж л ойлголоо. Спорт бол таны хувьд бол бүр ингэж амьдралын чинь баг 100% эзэлдэг юм уу гэж ойлголоо. За 100 цаашин. Гэхдээ ер нь бол ихэнх хувийг тий. Бүх юм спорт холбоотой. Харин тий. Ажил мэргэжил гэл бүх юм. Саяны бол бэлгийн боловсрол биш шүү. Өдөр чинь спорт руу орчих шүү. Орчих уу? Гэж хөдөлгөөн юм шиг. Зөв. Тэгээд би нэг юм олоод За. судлаачдын гаргасан нэг юм олсон. За судалгаа байхгүй юу? За. Та энэ нь болохоор спортод данцсан уу гэдгийг би сакс олгоод өөрчилсөн байгаа. За. Тэгээд зүгээр л үгийн л өөрчилсөн болохоос биш яг тэр нь бол үнэн. Аа. Тэгээд юу вэ гэхээр 10 юм байгаа. За сагсан бөмбөгт таныг донцсон хүн мөн үү биш үү гэдэг нь гарч ирнэ. За. Тэгээд эхний асуулт нь болохоор шүн нойр хүрэхгүй сакс боддгоо. Тэмцэнтэй өдөр Өчтөр оройгоо л боддоо. өчтөр өрөө бол бүр нөгөөс элбэгийн солилцоо бодоод бүр солиод өгсөн шүү. Тийм үгүй л гэж хариулсан шүү. Тийм. За. Тогтож сууж чаддгүй юу? Одоо юу гэдэг чинь ингээл ажиллаа хийхгүй сакс боддог ч юм уу ингээл нөх хөлөө ингээд хөдлөөд идэх хүмүүс шүү дээ. Би бүр яг тийм шүү. Банк. За, тийм гэж юм. За. Тоглолтуудын талаар мэдээлэл авахгүй 10 минут болж чадах уу? Сүүлийн 3 сар чадчихлаа. Тэрнээс бусад бүх хугацаанд чадаагүй. Тэгэхээр тийм үгүй юу? Тийм. За. Тоглолт болон сагснаас болж цаг алддаггүй. Одоо жишээлбэл юу гэдэг чи? Yes. Бүр яс. Хоёр гараа. За, тэгээд Манай хүүхэд төрж байгаад би Sprite-ийг тоглож явжсэн юм байна. Oh my god. Yes. Ямар амирын та Спортын төвөөрөнд Sprite-ийн хагас шигшээ болж байлоо. тэгээ танаа эхнэр чинь тэрийг зүгээр ойлгох. Йоо би амжилт өгсөн л доо. Тэр чинь ядаж ингэ байнг байх ёстой өстэй хамтдаа. Хиддэг хүүхэд. Анхны Йоо, ямар амир. хоёр дахь юм уу? Аль нэг. Танаа эхнэр хэр сайн саксыг ойлгодог вэ? Ойлгодог бол дэвж байгаа. Яг тоглодог уу? Гүү. Тоглохгүй. Гүү. Хэр өндөр эмхтэй гэдэм болоо? 60 тэл байгаа та. Мэдгүй би сайн мэдгүй. Яг сайн Oh Навчиг юм байна л Та да. тэгээ тамирчдын өндөр бүх юм мэдэн байж технийхээ өндөр юм. Харин тийм. мэдгүй байна. Мэдгүй. Нэр мэдгүй. Тэгээ тэгвэл би ингэ асууж танаас сакс номер 1 үү? Эхнэр номер 1 үү?
Йоо ямар амар асуулт. За би л баг мэдэн л. Бүрүүд гэрүүл штэ үгүй. Тэр бол Гэтэ мэдээж та байгаа. Надад цаг номер 1 байсан үе байгаа. Дөрөв миний хэлдэг чинь тэр яг. Тэр үе байсан. За 5 дахь нь За. ухаан санаа чи үргэлж сагсан бөмбөгт сатаарч байдгүй. Сатаар гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо юу гэдэг чи Тийм. гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа ингээл сакс Аа, бодоол сакс. тэнд нэг заал аавна гэж Тийм ээ. найзууд нь хэлсэн бахтан тийшээ явмаар санагдаад. Тийм. Ялангуяа нөгөө тэмцээний үед бол тэмцээн бол номер 1-т ороод ирчихсэн. Одоо жишээлбэл Азиах манай өмнөх дугаарт орсон шүү дээ. За. Тэгээд тэгэнгдээ нөгөө болцоотой байх юм бол заал аавна гэсэн хүмүүс өдрөө шууд явцдаг байсан гэдгсэн тий. Тэр яах бас тийм л юм шиг шүү дээ. Тэг би бол нөгөө заал авдаг бол хүн биш байхгүй. Би нөгөө тэмцээнд дандаа ордог. Заал авах бол нэг хоороод байна надад. Тэг тэмцээн бол тэмцээн үү? Тэгвэл заад ингээл гэртээ яг нэг гэр бүлэрээ орой ингээд байх нэг тийм өдөр гэж байдаг болвол ингээд байжилаа гэхэд найзууд чинь заал авъя гэж дуудвал та. Тэр өдөр 7 хоног ганцхан өдөр л байгаа шүү дээ. Тэгэхээр ихнэр биш сакс нэг юм шүү. Яна ихтэй уучлаарай. Манай жаахан юу надаас галзуу асуултууд асууад байна. Гэр бүл саллаа. Одоо яаж харина гэж. За 6 дахь нь Гадаад байгаа шүү дээ бүгд манайхаа. Би газар. Өө тийм үү? Оо тийм үү? Өө гатцсан юм уу? Гацц. Одоо бол гадаад амьдарч байгаа шүү дээ. Өө. За 6 дахь асуулт нь заалан тоглох боломж гарвал бүх бусад бүх ажлаа ямар нэгэн аргаар зохицуулдаг. Yes. Угаасаа харин тийм гэж штэ бүр гэр бүлээ зохицуулаад гарчдаг гэдэг. Yes. Тийм бинэ. Бөмбөг шаланд ойх, зааланд пүүд чахрах чимээ мэт зүйл хий сонсдгоо. Одоо бөмбөг залагдж байгаа чимээ, пүүдний чахарж байгаа чимээ хий сонсогддгоо. За арай үгүй. Арай ч тэгтлээ галзуурч байгаа юм. 10 хэд мэдтэй жоохон байхад бол тийм байсан байх. Тэ. Одоо бол арай шүү. За үгүй тий. Өвчтөө бол явчих. Тэг өвч ирээд байгаа шүү дээ. Донтол ирээд байгаа. Донтол ч бас нэг төрлийн сэтгэл зүйч шүү дээ. За. Сакс тоглохгүй, тоглолт үзэхгүй бол стрессддэг. Yes. Яа наха. Угаасаа л саксан юу л юм бэ? За 9 дэх нь саксанд өдөрт 5-аас дээш цаг зарцуулдаг. Өдөрт ч дээ. Одоо саксны мэдээлэл бас орно гэсэн үг шүү дээ. Тэгвэл сүүлийн 3 сарыг яс тооцоолъё яасан. Сүүлийн 3 сар чинь би чинь нөгөө өөр юм орсон байгаа. Тэгс чи өөр юм бас саксны заалыг аваад. Тэр чинь юу гэдэггүй. За яагаад ч энэ зуршил сонирхлоо орхиж чадахгүй байна уу? Чадахгүй шүү. Одоо тэг ажил нь болсон юм тий. За одоо ингээд энийгээ бодоот би. Нэг л нөгөө тим нь 2 оноотой. Үгүй 1 оноотой ахгүй. Нэг л асуултанд үгүй гэсэн гэхээр та хариулт нь та энэ спортын талаар ямар ч ойлголтгүй уйтгартай хүн байна уучлаарай хэлэхгүй алах та гинэ. Яна эдийнхаа уучлаарай. За одоо тэгэхээр шийдвэл нэ. Яна баг. Энэ бол зүгээр сайхан тий болгодчихлаа. Харин тийм. Би энийг бүр амар удаан юусэн шүү. Хайсан шүү. Оо балаа юм. 16-аас 20 оноо та 9 асуултанд нь 2 юу гэхээр 9-ийг 20 18 19 оноотой. За. Тэгээд та энэ 16-аас 20 онооны үнэлгээг уншсан чинь энэ спортын талаар ямар ч ойлголт алгүй уйтгартай хүн байна гинэ. Йоо, манай эд яхи бүр ингээ уучлаа. Тэгээ одоо энэ шийдэл за намайг уучлаарай. Игма шийдэлээ танилцуулаарай. За. Манай Red Star-аас гаргаж өгсөн. Одоо энэ дотор амар олон төрлийн юм байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нар спирт дэмждэггүй нэвтрүүлэг байхгүй юу? Яа, тийм бодлоо гэж байна. Йоо, та тэрийг дэмждэг. Зүг коктейл аваад оччихлоо. Жоо халж байгаа домоо. Йоо, очроо ханахтай ороход гооч шүү. Очи. Ийм үтэй. Оо заац. Миний хамгийн юм өөрөө басч масаа тий. Ингэж коктейл хийхгүй. Одоо 2 дүүл шууд хэлсэн. Ингэж коктейл хийхгүй оргороо байвал гоё. За. За. Тэгээд авсан юм а тийм байхгүй сая. Дундаа л ус. За, тэгээд энэ нэштэй те хамгийн даваан гэсэн бүх юм байгаа. Шилбэл. Одоо давстаа ус. Яа, за мэдмээргүй байна. Одоо коронавирусын үед одоо тэр чинь хэрэгтэй шүү дээ. Тэгээ жацарган нах шиг байна. Тэгээд ундаа холигдсон ч гэж магадгүй. Рестараар цаана битээр бол мэдэхгүй. Тийм. Дандаа заваа юм байна тий. Бүхэл имэрс алгаа. Тэгээд 3-ыг Цуум уу шүү. 3-ыг юу гоотой.
Оо цоо байна уу? Цоо шүү. Энэ цоо шүү. За Би тэгээ одоо яаж энийг эргүүлж байгаа. Тий. Одоо ингээд яг таарсан уу? Оо ёо. За Энэ 11 өдөрлөө шүү дээ. 11 гэж ах чам. Тэр энэ шүү дээ. 11 л шүү дээ. 13. 10 авч байна юм тий. Энэ нь шүү дээ. Оо, энэ бол гоё юм байна. Юу вэ? На Энэ залууж үрцэн шүү. Аа. Харин гоё авчлаа шүү дээ. Харин тий алууж Мэдгүй. байсан тий. Мэдгүй. Юуг нь мэдсэн мэдгүй. За За тэгэхээр Энэ чинь их гоё юм байна. Хүмүүсийг бас уун танаар шийтгэсэн юм уу? Хоёр гинэ. энд яг та нөгөө нэг Энэ чинь Юу энэ гэдэг зааснараа юм биш юм ба шүү дээ. Sorry. Энэ юу вэ? Өрцөн шүү. гайгүй надад нэг жоохон муухай юм тарчсан гэдэг байхгүй. харин тий. Өрцөн шүү ямар гоё шүү дээ. Танаа муухай юм шүү. Гоё мэдсэн юм шүү. За тэгэхээр За. Last орж байгаа. Ной, бас арас жоохон сайн байхгүй л байна. 11 гинэ. Дахиад 11 чинь. Азаа шинэ. Таны сүл тоог моо юм биш үү? дахиад Миний өмчлүүд дандаа 11 шүү дээ. Оо тийм үү? Анх нэг байж байгаа сүүлдээ дандаа 11 болчихсон шүү. Тэгээ урт уркоо чи нэгийн дотоогдлоо. Аюу магаар. Тэгээд тэр жиг 11 болгож байгаа өргөсөн. за тэгс чи нэг дарч Юу болоод байгаа юм бэ ч та нэг байгаа үстэй. Нэг энд. За. Нэг 11 хоёрыг ямар их авах болсон. дастай л бас юм шиг байна. Бараг сооттоос байгаа. Зүгээр ус байна. Тавсаа ингэ болчих. За угаасаа тэгвэл Өө. нөгөө шудраг юм гэж ийм л байд юм байна. Явдал байгаа шүү. Саяных ингэсэн махаа угаасаа. Харин тийм мэдчихсэн. Тэгээд заашгүй шийдвүлээ л. Заяа гараад Тэгсэн чи угаасаа ингэж шийдэглэн чи ингэ таарчлаа. яг л карма байна. Харин тийм карма гэдэг чинь. Одоо тийм хоёр шиг шийдвүл нэг юм уу? За одоо бид хоёр өөрсдөө ирвэл. Юу гэсэн юм чи? Зочноо шийдчихээд өөрсдөө шийдэх үлдэж болохгүй шүү дээ. Тийм шудраг ус юм байхгүй шүү дээ одоо нийгэмд. За. Эхлэв. Иргүүлээрэй. Юу вэ? За 22. Энд шүү. Өөрөө юм уу? Би хараа. Ой, за. Юу юм? Зэр цаа. Цаа. Амны яаж Винегр энэ төр юм шүү. шууд уу? Ийм аимх юм шүү дээ. Амар худлаа том яасан. Мэргэжлийн хүмүүс л очиж да. Энэ нэр ус дотор давсан усыг юм артчих. Харин тийм шиг байна та. Энийг л өгчмөр байгаа. Та яасан муухай юм бэ? Ай дамаа ахгүй. Энд энэ. Яа, наач бүр амар байна. За зөвхөн амжилтсий да. Йоо, энэ бүр амар үнэтэй. Амар үстэй. Яана. Дарахгүй. Би даруулаа. Та цай угаад Би сүүлд даруулсан. Уусныхаа дараа нь. Нас юу яараа? гिच вэ? Заварсан юм. Тэгээ гिच нэг юм тойлтчих. За амжилтсий да. Спорт их чинь. Спорт. Бэтэр. Гэ та тэгээд хамгийн гол бит хоёрыг шийддэг чинь. Та бит хоёрыг шийддэг чинь яаж аа? Яг тэгвэл той шудраг бусдаар намайг шийдчихсэн. Тэгсэн чинь наад чиглэлүүд амар гоё те. Эцсийн ишүүс ус. Карма гэдэг чинь инглиш юм байна. Karma is a big гэж байна шүү. Yes. За. Та надад өөр амсаад үзчих юм. Гоо. Бинийг аа. Төрнөөс сонирхоод ах юм. Юу юм? Юу вэ? Бас ус шүү. Би бүр ийм. За зөндөө өдөр. Өдөр биш Макао явлаа. Нэг вакцины хэлсэн нэрэ? Хэлээгөө би нөгөө Шинзланд руу очихын тулд ямар вакцины хийх ёстой гэдэг мэдээлэл хүлээгээд байгаа. Тухайн улсууд ч нөгөө вакцинуудаар нь ялгаж хүмүүсийг авч байгаа. Хятад чинь хятад вакцина хийхгүй хийхгүй орох. Шийдэл хийж байгаа. За тэгэхээр өнөөдрийн зочноор тоокуудын ноён нуруу Эди ах маань оролцлоо. Тэгээд үнэхээр их баярлалаа. Хоёр дөгөө дэмжээд ингээ хүрээд ирсэнд. Тэгээ юу ч гэсэн нэг заалан нэг хоёроо нэг шидчихээ тий. Биш. Тэгээ би ч өнөөдөр 18 цагт өдөр бэлэн байна шүү. Ааха. За тэгээ манай ерөнхий спонсорын бэлэг
Vida Баярлалаа. Boss брендинг гарын мэдлийг тань танилцуулж байна. ийм олон юм байгаа юм уу тий? За тэгээ хоёр Цагаасраар өгдөг л. Тэрний баяраар өгдөг л. За. Энэ чинь спорт өгнө амар гоё байхгүй? та минь хоёр дуудаа юу хэлмээр санагдаж байна? Гайг байна уу? Би уусаа Батидэд контентоор ярьжсэн дээр контент битээ зогсоо. Хөгжлүүлэх ёстой. Тэгээд юу гэдэг юм бид нар чинь 10 жил энэ бетон нэвтрүүлэг нэг штрэг болоогүй шүү дээ. 10 жил явах цан бид нар өөрсдөө зүгээр л явж ирсэн тий. Тэгээд 11 дэх хүлээлтээс авсан спонсорт болоод явсан. Тэгээд нөгөө хөтөлбөр нөгөө юу гэдэг лээ нөгөө ямар юм хүрдэг гэдэг нэг үүд шүү дээ. Тэгэхээр амжилт хүсье. Битээ зогсоо. Зогсгоо дэвэл хэлээрээ. Зогсгоо дэвэл хэлээрээ. За баярлалаа. За баярлалаа. За Баярлалаа. Угаас амар ишүүд юм шүү тий. Чи бол тоо яг юм эсрэг Үгүй би чи шүү дээ намайг албаар юм болох гэдэг. За хоёр дэнгис авах гэдэг үү? Манай төрөл орсон баярлалаа. Видео ток. Дараагийн дугаараар энийг оруулах байдгүй лээ. Бааж ах та ярьж таач тий. Бааж юу? Тий. Бас болох юм тий. Дойл нэг эсрэг шийднэ эхлээд. Хожчих юм бол би чам бааж болчих. Тэгээ хожигдчих юм бол манай нэвтрүүлэг амгсан тий. Шууд. Арай ч өгчихгүй байгаа шүү. За л гоё явах байлаа.